Дагигч цухаад. Дагигч. Сонирхолтой болж байна. Болё. Facebook болё. Суу. Энэ компьютер зүгээр байж хам тий. Авцаж авт. Уцаад би хальт нэг сонин юм уншиж өгөх гээд бэлдсэн баг. За. Уруулаа. 4 сар гарan баярлж байгаа юм уу? Сорын ер нь дэлхий дээр байна уу гэдэг сэдвээр ярих гад бодсон. Яг 3 дугаар сарын онцлогийг зүгээр яриад үцхээр санхүүгийн хувьд монголчууд угаасаа хамгийн хүнд цохилтонд орд. 2 болоод 3 сар санхүүгийн цохилтонд орсон царайг байна. Юу гэсэн үг орлого байдیں۔ Санхүүгийн хувьд ер нь хүн цохилтонд орохгүй хамгийн хүмүүс хөл цөөхөн штэ. Нүүрсний улгаачид тийм ээ банкар баяжгчид гэдэг ингээд угаасаа санхүүгээр алдсан байгаа л тий. Бид шиг бизнес хийдэг санхүүгийн хүн цохилт орно штэ. Энэ баяруудын эрэлт гарах уу? Эсвэл өөр эрэлт гарах юм уу? Баярын асуудлыг баярын өмнө яривал илүү үр дүнтэй байхгүй. Хүн яаж зөв болсон баярлах вэ? Санхүүгийн хувьд яаж сахилах баттай байх вэ? Хэрэгтэй хэрэгцээгүй зүйлдээ мөнгөө яаж хойрлох вэ гэдэг зүйл дээр анхааруул хэрэгтэй байхгүй. Тэрний оронд зүгээр яг цаг тухай дээр одоо өнөө маргааш дээр олон нийтийн анхаарлын төвлөрчөд байгаа нэг сэдв байна шүү дээ. Одоо болоод байгаа Монгол орны зүүн хязгаар шатчих шүү дээ. Чараа шургал хэмжээдсэн. Үргээд гал намаа нөмрөөд хамгийн их хөрцөн байваа онс бол манайх л. Ингээд болчоод ижингээ яац учраас энэ бол. Явыг үйл эрсдгийг яриа л тэгээ явъя. Би ажил руу очиж чөлөө авлаа. Энэ хоёр одоо надаар тоглоод байгаа юм уу? Жинкнээсээ юм уу гэчээ? Данчнаас би тэшкэг авах гээд байгаа юм аа. Өнөөх маань ирж. За сайн уу нэт. Сайн уу? За сайн дулаасан уу? Хамарснууд ба. Ямар ч хэлсэн дулаад байгаа нөгөө өвлийн ховцнуудыг алт хийсэн. За хоёлоо одоо дагигчийг аваад. Нийцтэй. Ханаас авахын цаад гэж байгаа. Одоо энэ ойрхон. За сайн уу? Ямар Ямар амар. Яа тастаа. Та ч одоо бүр Амар дулаахан байсан чи амар хөтөлсөн шүү. та гэхдээ бүр амар зузаалсан юм шүү. Битүүр чи бараг зузаалж амжаагүй шүү дээ. Зузаалтаа шүү. Яг хөлчих чи. Засаа болохоор чи. За одоо Аргаар нэг кофе кофе авсан. нэг биш явсан. та одоо гуруулаа явах гэж. Ямар юм. Энэ хүмүүс бас хараа таныг бас нарийн ихэд манай энэ даги бас ингэ. Залуу хүмүүс кофе уухгүй гэж бодлоо шүү. Яваа штэ. Шууд бичлэг Яа авсан. амар. Ямар утсан цан чанар ингэ. Зүгээрээ. Хал гинт явъя гэхээр чи ингэ. Ундаад. Гэхдээ одоо тэнцээ чи хэцүү байна энэ. Тэгээ түүмэр чи бол хэд хэдэн шалтгаанаас олж гардаг гэх талын түүмэр. За ялангуяа одоо бид чи одоо шиний 15 болохоос өмнө ер нь явж штэ. Тэгэхээр яг энэ үед чинь зүүн аймаг руу бурхан албан шилийн богдгээд том энэ хайрхамлууч манай залуучууд нөгөө одоо 90 хэмэр дундаагаас эргэнгээд их явдаг. За тэгээ явхдаа тэр хүмүүс чинь одоо гал за тамхи татна тийм ээ. За хээр одоо юу гэдэг захир төв шиг гал түлхэ зайчин жуун гэдэг. Энэ бас тоглоом биш юм шиг байна. Тий хээр хондог. Тэгээд тэрийгээ сайн унтраахгүйгээс болоод энэ талын төмөрийг гаргадаг нэг ихсэж байдаг юм. Тэгээ энэ удаа бидний явж байгаа төмөр одоо яг ямар төмөр гэдэг бид мэдэхгүй. Хил цаг гэдэг шиг энэ одоо Энэ яг ингээд унтарсан хэсэг ингээд хоошоо ингээд хураа өвсдөг хэсэг дээр ингээд яг зааг нь байгаа байхгүй юу? яг ингээ ийм том одоо дуцад өсөж яаж унтрах юм тий? Ёстой барьж дийлэх боломжгүй юм байна энэ бол. Уртаашаа 80 км, өргөөшөө 20 орчим км газар гэхээр хооронд нь бодоод үсгэнгүүт 30,000 орчим метр квадрат талбай ингээд төмөр төрсөн байна. Үзэгчдэд нэг юм зааг харуулад ирсэн шүү дээ. Тэр зааг дээрээс төмөр эхэлсэн байна. Хоёр айлын өвлжүүн дээр ингээд тэр чигтээ хот нь харалцсан юм нөхцөл байдал байгаа. Одоо энэ тэр сахалтын айл руу хоёлаа бас алхаад явчих тий. Өөрсдөө гэр бүлээ аваад гэр нь шатаал хөдөлсөн. Тэгээ нөө хотон дотор нь байсан нэг хоёр адуу нэг өвхөр ингээ гаргаж амжилгүй тэгээд хөрхий. Амьдаар нь ингээд юунд гал төртүүлээд ингээ үлдээсэн. Одоо ингээд чиф дээр жишээ нь яг энд байгаа үнэрийг бол ингээд эфирээр илэрхийлэх ямарч боломжгүй шүү дээ. Энэ хавийн үнэр бол ингээд битүү яг ингээд түлэнхий төмрийн үнэр байна. Тэгээд энэ төмрийг чи одоо тэгээд нэг гэн л хүнээс болж нэг гэн үнэл хариуцлахгүй байдлаас л гарсан байгаа даа шүү дээ.
Тэгэл ингээд бүхэл бүтэн нэг айлын ингээд амьдрал ингээд сүрчин гэхлээр л үнэхээр одоо хүмүүс хариуцлагатай тий. Би бол бүр тамхичтыг хариуцлагатай байгаасаа гэж хэлмээр байна. Одоо тамхичнаас болсон ч эсхийг үл мэдэхгүй шүү дээ. Энэ одоо чивтээр очих байгаа айл болохоор залуу гэр бүл гинэ. Тэгээ энэ айл ганцхан юм аварж үлдсэн нь энэ машинаа аварж үлдсэн юм байна. Тэгээд энд нөгөө саяхан гүйлдүүлсэн нохоо ингээд хідэн гүлгнүүттэйгээ үлдсэн гинэ. Энэ айл бол одоо Баян Овоо сумын соёлын төвд төр зур одоо хорогдож байна. За тэгээд энэ ингээд гэрийнх нь буур байгаа. Энд бол 2 гэрийн ингээд ийм буур байгаа. Сто өрөвдмөр юм байна. Энэ дотор бүр амьд ганц нэг мал байна. 200 гаруй хөртэй айл гинэ энэ айл. Тэгээд одоо юу яас гэж төмөр гараа ирээд тэнгууд нөхрөө шууд нь урдлаа нөгөө ходог руу туугаад. Тэнгүүтээ тэг бог хон ямаа бүр шатсан байл та. Тэгээ махныхаа шигшлийн өхрийг харсаж. Тижэл тарьдаг. Тэгээ тэр контейнер зүрх үүс тижилтэй. Мөн мундаг Махны чиглэлийн өхөр гэхээр нэлээд том өхөр байж таарах гэдэг тий. Тий. Энэ одоо Баян Овоо сумын хамгийн их охирсан айл гинэ. Фермийн бүтээн байгуулалт хийцэн. Тэгээд тэнд 2 кантнаар дүүрээ өвсөн шатсан гэж юм. Хотон тэр чигтээ байхгүй. Өстой харамсалтай төр зураг байна. Чи бүр аим юм байна тий. Өстой Энэ үнэхээр айл бол бүр сэмч болсон. Надад төрж байгаа сэтгэл байна шүү дээ. Ер нь дахиад мал маллаж энэ өдөр амьдрах тийм. Өөр аргацсан байхгүй шүү дээ. Энэ хүмүүс чи 200 өхөртэй бат шиг. 200 өхрөө арай хийж авч үлдсэн. тухайн өдөр одоо ямар нөхцөл байдал болов бид дөнгөж сая танаа хотонд очичоод бас орж ирж байна л да. Тухайн яринд л шор нүргээс нь хар юм босоод байсан. Тэрийг бол төмөр гэж үл мэдээгүй. Хойшоо давхад би Эрдэнэтбаатар гэдэг одоо тэрэ зогссон даа ах гэж хоёр хэлсэн. Тэгэл энэ хоёр ч нөгөө хоёулаа нөгөө группийн болсоод тэгээд жоохон салхи савдаг юм болоход жоохон сандарцгаадаг хүмүүс. Тэгэл тэднийхийг эхлээд авъя. Тэднийг хамгийн түрүүнд өртөж байгаа юм чинь гэл. Эхлээд айлаа аврах. Тий. Тэгэл тэднийх рүү давхсан. Тэгэл шатж байгаа юмнуудыг авч гаргаал. Яг тэр тэдний гэрийн зүүн доор нь манай гэр эсэх байхгүй. Яг миний өрн гэр. Ээжийн гэр чинь тэрнээс уушгаа. Танахаас жоох ууршаа байлаа шүү дээ. Би бодсон байхгүй. Яа ээжийн гэрүүд арай л болоогүй байх та гэдэгт урцалдаа л утсан. Үнс нь цогтойгоо ингээд хийсэл тэгэл дээшээ босчих юм чинь. Би чинь хоёр жоохон хүүхэдтэй. Ааха. Хүүхдүүд нь тэр ээжийн дэсэн. Тэгээ хүүхдүүдээ аваад бүгдэрнийг аваад машинд аваад. Ямар ч үсэн гэр бүлийн хувьд бол та хэд бүгдээр эсмэнд үлдсэн. Гэр бүлүүд эсмэнд. Яг энэ төмөр ирж байгааг та ер нь яаж мэдсэн бэ? Ань руу явж ирсэн. Шороо тулчаад байна гэж бодоод ирсэн чинь сүлдээ төмөр болоод гів мэд галт орж ирэл. Тэгэл хашаан дотроос мал ахуйгаа харьяачаар нэг юм гаргаж амжаал тэгэл гэр рүү орж чадлаггүй тэгэл өмс уцтайгаар л үлдсэн дээ. Айхтар юм болд юм байна. Ер нь хорогдсон малын тоо. Энэ бог бол ерөөсөө 500-аар богноос ч нэг 100-аад юм байна уугүй үлдсэн шүү дээ. Гашаа ороо 2 тус газар байсан. Шатсан да бүгдээрээ. Очиж амжаагүй багт. Шинжэнгөө бид ажилласан да манай хүүхдэд улсад. Яах ихэнх зургуул ороод ирсэн байж тээ. 70 км хурдтай байсан гэж. Галын тархацсан 70 км цагийн хурдтай явжсэн байх нь шүү дээ тий. Хүн амьд байсандаа л баярлж яах. Амьд байвал бүх юм бүтнэ гэж л бодож байна да. Тоогоонуудаа хүмүүс тавиад одоо тэгэл мод шулуу одоо юу гэдгийг бүгдийг л одоо игнүүлж одоо хамгаалт хийх маягийн юм хийгээд байжсэн. Одоо тэгэл зохиороо бэлтчихэд тэгэл гал орж ирсэн. Ерөөсө ганцхан зохиолтой. Тий. Ерөөсө тэгээ тэрэн дээр ямар ч юм нэг жоохон зур саат байх гэхдээ одоо бүргээд гал намаа нөмрөөд галын цаана би одоо амь тэмцэн гүйж гарсан. Би өөрөө бас нэг аастамтай болгоод одоо яг тэр утаан дотор унж өгөх болов гэж бодож байсан. Хэрвээ би бүдрээд босхот л энэс их шатлт үүсэн.
ямаа нэг хонь ингээд амьд үлдсэн байгаа нь имзэг харагдаж байна. Хамгийн дөрөв тэр сормос нүд эднэр нь мэдрэх хэрэгтэнгүүд нь шатчаад тэгээд хаашаа ч юугаар явах ямар ч мэдрэмжгүй болчиход дорой эргэлдээд байдаг гэж л да. Тэр байдал яг нүд бодтол нүдэн дээр харагдаа. Тэр байдлыг бас гэр зургатаас буулгаж явлаа. Тэр бол үнэхээр бас имзэг л зүйл байна тийм. Янз бүрийн юм дээр очижсэн. Гэтэ ийм аимшигтай юм дээр би юу ажиллаж үзээгүй. Зөвхөн нэг хүний одоо тэр хай харамжгүй хариуцлагагүй байдлаас ямар их хөрөл очроо тийм ээ. Одоо яагаад энэ малчтад тухайлбал ийм хавар намрын ийм хууршилтай үед яаж ажиллах юм? Хамгийн гол нь тэр мэдээллийг яаж биеиндээ маш хурдан түгээх вэ? Тэр нь нэлээд бас хоцрогдолтой явж байгаа нь харагдаж байна. Малчин өрх тэр хашаа хороо одоо өвлжөө хаварж байгаа тойруулаад стогоон татсан байна. Тэг саянд харахад нэг ч тийм харагдахгүй. Одоо бэлчээртэйсэн мал гэсэн үг үү? Бэлчээртэйсэн. Манай өвлжөө одоо тэр харагдаж байна. 6-7 км газар манай дүү туугаад л тэгэл яг энд ингээд машинтаа туугаа явж ахтал тэгэл нэг утаан дөрвөлж орж ирэл араас нь юу ягаад гал нь орж ирэл тэгэл өрдөө яг малаа хаяад л өөрхөн аймаг л бодохгүй болохгүйсэн тэгэл бид нэр яриад тий угаасаа тэхгүй бол ингээд та бүхэн харж байгаа бол ард ингээд яг ингээд ийшээ салхины урууцсан зүгт байна л да. Манай сум дээр нэлээд олон айл унар шатаж аялан айл мал хундраач таасан байх чинь энэ чинь нэг л хүний болчмгүй үлдээс болоод ингээд ийм айхтар энэ бол би бол гамшиг гэж хэлнэ л дээ тэгвэл гамбатай энэ амьсгалаад байх юм. Наа чинь яг хөө тэ амьсгалтай л байна л да. Тэгтээ бүр ингээд боломжгүй болцсон нь бол та нар орчихсон уу? Гэхдээ наад чи одоо яг би уулын шалгаж үзээд явсан энэ тэгээд яацалт юм байна. Энэ ингээд амьсгалтай байх юм. Сая ярина юм амьсгалах шиг болсон. Ингээд болцоод энэ чинь ингээд яац учраас энэ бүр махан бол. Бурхан минь. Гомдолтой байна. Гомдолтой байна. Энэ үл ямар нэгэн байдлаар аян захилгаан одоо яг байгалийн аюултай үзэгдэл байж болно шүү дээ. Хөрсний нуралт мөрөлт ингээ үүссэн бол одоо тэрийг хүнд бодох юм захгүй нэг үл одоо ойлгоно. Гэтэл бидний энэ олон жилийн 30 гаруй жилийн хөдөлгөөний үр дүн нэг өдөр ингээл нэг өдөр ч юм уу нэг хэдхэн одоо Америкт ингээл өрөө байхгүй болохоор бас дотроо гомдолтой. Энэ зүгээр энэ улсуудын ярьж байгаа зөндөл айлууд ингээ шатчихсан л да. Тэгээд ярьж байгаа сонсоход нэг баяоноос нэг айлаас гарсан зургтай байлаа. Тэгээд хүмүүс нурма сайн тий бүхэлж одоо ингээд ямар байдгүй л манай тал хэрийн одоо энэ аймагт бол юуны хэрийн төмөр аюултай шүү дээ. Янамага байжахгүй дөрөв цааштай энэ залуучууд одоо энэ зориг нь бохож байгаа хөө. Миний сонсоор 4 айл бүр огтмалгүй болчихно. Бүр гэр байхгүй. Тэгэхээр цаашаа амьдрах тэл байхгүй. Одоо тэгэл хашаа ураагаад тэгэл ямар амийн оролттой биш. Төв орнот руу орж тэгээд нэг ажилгүйчүүдийг нэг нэмнэ гэсэн үг дээ. Тэгээ одоо Монгол хүн байна бас нэг амь тавьж ихт нь шууд энэ хайлттай биш тэгээд бүр яасан хойно ингээд очтээ. Тэгээ энэ бол ингээд амил тавьж ийн л да. Хараа тавьж амжилттай байгааз. Яа, энэ бүр амь тавьж шүү дээ. Энэ амь тавьж ийн тий. Аргагүй л тань ч одоо бүх юм төлөгцсөн бол төлөгцсөн нэг одоо эргэтнүүд нь тэгээд амьсгалын замын шатсан болохоор ингээд хятад ороод байгаа юм байхгүй. Тэгээд одоо энийг бид нэр бүгдийг имчилнэ гэдэг юм байж болох юм болохгүй мөн нэгдүгээр хоёрдугаар тэгээд одоо хүлээгээс аргагүй тийм ээ. Малын зав мал гомдно. Өгснүүдээ орхиод тэгээд тэр амьдуудыг л аваад ирсэн. Одоо тэгээд захаасаа одоо тэгээд ингэдтэй шатч тий. Ингээд нүд мүдүүл одоо тэгээд ингээд юг болцсон. Тэр нам амын хараа бүр ингэдтэй шатцсан бол яаж өвсөдгөө ямар ч боломжгүй болчих жоох байхгүй. Эв ирүүл ямар ч хөө байсан сайхан мал байхгүй. Энэ жил сайхан дулаахан байсан болохоор сайхан тарх хүчээ авсан. Би бол одоо тэгээд мал дээр гараад одоо би нэг 27-8 жил мал лагжандаа яагаад. Тэгээд одоо багаас нэг ингээд ийм төдийгөөс өдөө болтол ингээд өсгөөд тийм сайхан ирүүл малыг тэгээд ийм болгочоор үнэхээр хэцүү байна надад. Тэгэл нэг л хүнээ тэгэл боломжгүй болчомгүй үйлдэлээс болоод тэгэл ийм айхтар юм болчихад л байж энэ тэгээд.
Үйл аим хүн дэвтрүүлээ те. Би бүр толгой удаад Тэр нь бол цааштай байна шүү дээ. Алчтанч, иргэдэнч, төрөнч амар бодох хэрэгтэй юм байна. Түүмөр ганц гарахгүй шүү дээ. Дараа жил дахиад гарна. Одоо 5 сар хүртэл хаач байсан те. хэтэрхий бас захин найдаж болохгүй шүү. Яг ингэж удастаа те. Гоо батшгээ яг огоо эрдэн цагаан түүмэр алдсан байх шүү те. Танах даруй нүгээрээ гэд ийж ярих хэвээр бүх малчтай удас байхад ингээд төр ярьсангүй гэд тэр малч гомдож шүү. Амьд байхад бүх юм болно гэж одоо тэгээд ямар ч байсан одоо энэ олон хохирол амссан энэ малчтай сэтгэлийн тэнхээтэй байх хэрэгтэй. Эд хөрөнгөл ирээд олноо. Би ирүүл ахтал болно гэж захимаар байна.